Натас юу юм бэ бас. Хөөх гэж байгаа юм эндээс. Яасаха? Чи хобби түүний блог гэж мэдхөө. Мэдэн штий. Чи тэгвэл одоо 37 дахь дугаарт орох гэж байгааг мэдэж гинөө. Аа, тийм үү. За. Шил блог эхэлж шүү манайхаа. Hobby Tuning Vlog-ийн спонсор Top Gun Drilling. Эй, за сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Hobby Tuning Vlog-ийн маань 37 дахь дугаар та бүхэндээ урьж байна. За энэ удаагийн дугаарт Nissan Silva S14 Koki маркийн машиныг та бүхэндээ танилцуулж байна. Тэгээд Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны тамирчин, за хувийн дугаар 87 дугаартай мэргэжлийн английн тамирчин Саран зохид дүү маань бас энэ дугаарт маань оролцож байна. Баярлалаа. За, урьж оролцуулсанд баярлалаа. Хахаа влогт орно гэдэг чинь ер нь машин бэлэн болсон гэсэн үг тийм. За өмнөх дугаараар GZX 100 маркер танилцаад за Саран зохитойгоо хувийн талаас нь ерөнхийдөө ярилцсан учраас энэ удаад өмнөх дугаарт орсон хүмүүсүүдээ бол ерөн зөвөр шинэ прожектуудыг шууд танилцуулаад явчих гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр 2026 оны прожект хэрхэн бүтсэн бэ гэдэг хэдүүлээ харцгаая. Тэгээ энэ машинд бас юу хийгдсэн бэ? Бас нэг харамсалтай зүйл нь 2026 оны хамгийн анхны нээлтийн тэмцээн болох Чингис хаан International Drift Battle тэмцээндээ орохынхаа өмнө энэхүү машин минь бас краштаад хоёр тэмцээн ерөнхийдөө алгацсан байж байгаа. Тэгээ одоо яг чийсний бүх юм нь болцсон тэмцээн уралдаанд ороход бэлэн болцсон байгаа учраас Hobby Tuning Vlog-ороо бас дүүгийнхээ гайхалтай сэтгэл зүрхээ зориулж хийсэн энэ гайхалтай төмөр хөдөлгөөгийг 37 дахь дугаарынхын зочноор бас дахин оруулж байгаадаа миний хувьд баяртай байна. Маш баярлалаа. За хоёулаа ерөнхий кузовын талаар яриа. Koki гэж байгаа. За дээрэс нь энэ харагдах энэ байгаа байдал боди гэх юм уу те? Боди ямар боди вэ? За, дөрвөн тал бодийн Vertex боди байгаа. Тэгээд урд хоёр Kirlan Origin Labo, хойдол нь Орсын Nexa-гийн брэнд. За. Ингээ бүтнээрээ бүр. Тэгээд энэ машиныг яг тэг кузовээс нь ахуулаад бүх юм яг өөрөө гардаж хэлнэ шүү дээ, Тэгсэн. Redline гаражийнхаа бас нөгөө инженер механикийн хамт олонтойгоо бас шинээр бүтээлээ. Ер нь бол сая краштаад бас нэлээд бас юу байсан шүү дээ. Эвдрэл гэмтэл бас нэлээх гараад дахиад ингээд энэ машиныг хаа шинээр бүтээхэд ер нь ямар вэ? Анх краштсан сэтгэл нь ямар вэ ер нь? Гэхдээ яг хоо жоо хэцүүлсэн л да. Одоо энэ кузовч авах яг таг шалдан кузовэр нь аваад 12 сард эхэлсэн. 12 сард Гамбалэг гэдэг ахаасаа кузовээ аваад тэгээд 12 сараас хойш одоо эн чинь 5 сар хүртэл бэлдээд тэгээд бэлтгэлийн үеэр мөргөлдсөн. Тийм. Гэтэ миний хосчиж байгаагүй. Зөвхөн хойд зүүн хойдлын дугуй хэсгэрээ мөргөлдсөн. Урдуураа биш юм тий. Урдуураа биш. Тийм. Яг зүүнтлийн хойдлын одоо нөгөө гар татварга бол тиймэрхүү юмнууд нь лийдэрсэн. Кузов жоох идрээ тэгээд асуудалгүй. Одоо бүх юмаа солиод бэлэн болсон. Тэгж яг сэтгэл зүрхээ зориулаад хийсэн машин дөнгөж бэлтгэл хийгээл краш чачи ойлсон уу? Ойлсон. Айгүй цаг хугацаа бараг өвлжөнгөөл бэлдсэн шүү дээ машиныг тий. Тэгээ 12 сарын 4-5 гээл эхэлсэн. Тэгэл гараж дээр авчирал гаражийнхаа хамт олонтойгоо нийлээл. Хэсэг үдсэндээ. Одоо л яг бэлэн боллоо доо. За бид хоёр ерөнхийдөө влог юм туулгуулынхаа хажууд хийж байгаа. Араар ингээд гоё туулгуул маань урсаад. Одоо бид хоёр жоохон байж уурга гаргаж шийдээ загсаа гэнэ тий. Загсаа барин тэгээд одоо энд майхан захнаараа баг хонд юм уу яа дээ. Орчин бол үнэхээр nice байна. Та нар ингээд харж байгаа үстэй энэ артлын энэ бэкграундыг харж ин манайхаа. Нөгөө юу гэдэг лээ нөгөө Viv гэдэг лээ. Viv амар уу бастай. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй газар хийж бас 37 дахь контенттэй хийж байгаа. За
Ер нь бол штэ. Чамд өмнө жил ерөнхийдөө 25 онд GZX 100 маркын машинаар тэмцээн оролдоод ордог байсан тийм үү? Энэ жил Nissan Silva гэдэг энэ хоёр хаалгатай машинаар шарвах нь одоо 100 болон энэ хоёр машины хооронд чамд ялгаа хэр мэдрэгж байна? Мэдрэмж нь ерөнхийдөө ямар хөө? Шаалга өөр юм билээ. Би ч гэхдээ яг өөр байх болов гэж төсөөлж ирсэн. Гэхдээ яг төсөөллөөс хамаагүй өөр байсан. Одоо 100 бол амар тухтай. Яг ингээл шилжилттэй оронд ингээл амар тухтай байдаг бол энэ ямар ч тийм юуг юм бэлээ. Завгүй. Ерөөсөө ингээл юугүй шилжиж чинь ингээл өрүүлээ жоох ихт аруул ингээл ийшээ гараа авчих гал амар хурдан юм бэлээ. Хурдыг шаардж байна ер нь. Тийм бэлээ. Би өөрөө ч бас одоо яг дасаагүй бас жоох айцтай л. Одоо яг энэ машин бол яг үнэхээр яг энэ гүзүүл тэмцээн үзег байгаа тийм. Үзег. Одоо ерөнхийдөө за скутер руу орж тэмцээнд ерөнхийдөө орвол анхны тэмцээн болох гэдэг шүү дээ энэ машинууд. Бэлтгэлтэй ч одоо за нууц биш бол андаа яг энэ машины үнэлгээ ерөнхийдөө чиний бодлоор ер нь за одоо миний машиныг T50 үнэлгээтэй байгаа даа гэсэн үнэлгээ юу? Бас үзэгчтэй сонирн байж магадгүй. Маа сараах ямар машинаар тийм сараа хэднүүрний машинаар шарвж байгаа юм болоо гэд. Монголчуудаас мэдгүй байж магадгүй. Спорт машин бүтээхэд нэгдүгээр мөнгө санхүү маш их шаардлагатай, хоёрдугаар цаг зав. За өөрөө чинь нөгөө техникийн спорт учраас маш олон зүйлийг ерөнхийдөө бий болгож иж яг энэ дрифт машин бий болт юм а гэдгийг бас үзэгчтэй бас ойлгуулж хэлмээр байна. За энэ машины үнэлгээний хувьд үнэлгээ одоо ер нь нэг 200 төгсөө. 200 сая руу төгсөн байна. 150 бол гарцсан. 200 авцаал 200 л төгсөж байгаа. За тэгэхээр за зүгээр 200 гэж ярьчих л да тий. 200 сая машинд яг юу байдаг вэ гэдэг хэдүүл бас хамтдаа үзэж харж танилццгаая. Тэгээд салооноосоо миний хувьд бол эхлэе гэж бодож байна. Тэгээд ахандаа машин дотроо сууж агаад магадгүй бас хүлээлт хийж магадгүй те. Бас би нөгөө нэг өөрхийн инстаграмаар за дараагийн дугаарт хэний машинтай танилцмаар байна гэдэг санал асуулга асуухад саран зогт маань бол ерөнхийдөө зүгээр ингээд ранктаар зүгээр гараад ирсэн. Тийм учраас саран зогт хүмүүс гэсэн окей аха би орой машинаа танилцуулъя гэсэн юм үднэс үзэгч та бүхний хүлээлтийг тайлхын учраас энэхүү контентыг хүргэж чинь тэгээд хэдүүлээ салон гэж юу гэдэг хамт таарцгаадгүй. За тийгийх. За. За одоо бүгд энэ машины дотор талтай танилццгаая. Дотор тал ер нь амар цэвэрхэн байлгахыг хичээсэн. Гадны тамирчдын салоныг хараад ер нь за ер нь нэг ийм машин байх юм байна да. Ингээд цэвэрхэн хийхгүй бол болохгүй байна да гэдэг. Одоо манай багш очрохын машин бас амар цэвэрхэн. Ер нь тэрийг аль болох дуурайж хийхийг хичээсэн. Одоо за эхнээс нь энэ салон бол HGK брендийн карбон салон байгаа. BMW E92 их гэж явдаг юм лээ. Яг хэлбэр нь ингээд яг гоё таардаг юм байлээ. За кардан бол IRP-гийн шингэн кардан байна. Нийлүүдийнхаа аппараттайгаа. За Nikomaster-ийн EDL гэдэг нөгөө дата лого бичдэг ийм төхөөрөмж байна. За өрүүллийн хувьд бол Kazama-гийн өрүүл байгаа. Энэ өрүүлийг ер нь айгүй дурлж авсан. Рансын Эрдэнэх сурчлаад ер нь айгүй дуртай болсон шүү. За тэгээд эндээ салдаг хавтай. Энэ RG-гийн салдаг хав байна. За ингээд эндээ Recaro-гийн нугастай спорт сандал байна. За энд яг жолоочийн сандал болохоор Sparco-гийн сандал байна. За бүсгийвэл бас Sparco-гийн бүс байна. Бүгд яг FIA стандартын ориг сандал бүснүүдийг тавьсан байна. За энд гэвэл хойд хоромс хаагч байна. За хороопны хувьд бол R154 dog box гэдэг Оросын хороп байна. За өөр ч бараг ингэж бараг болж байна уу. Дотроо өөр нэг юм байхгүй. За одоо энд нэр юу байгаа юм бэ? Тормоз консны педал байгаа. Wheel-үүдийн тоногийн педал тавьсан. Ямар ч нөгөө нэг хөчлөөрийн вакуум гэх юм байхгүй. Бүх аппарат нь яг дотроо салон дотроо орчдөг. Тэгээд аппаратныхаа хэмжээ, даралт маралтыг бүгдийг тохируулах боломжтой. Тэгэнгүүтээ тормосон дээр хоёр аппарат байдаг. Нэг нь урагшаа, нэг нь хойшоо. Тэгээд энэ хоёрынхаа ингээд чөмгөр урд хойд тормосоо баланслж бас болдго юм билээ.
За өөр ч юм салон дотор бараг байхгүй байна дөө. Ер нь иймэрхүү цомхон шийдэхээр маш их хичээлсэн. За аккумулятороо бас салон дотроо энэ хойд сандлынхаа хэсэгт байрлуулсан байгаа. Тэгээд ийм зориултын яг ийм аккумуляторын бокс тавиул ер нь айгүй аюулгүй юм байлээ. Гадныхан ч гэсэн яг ингэж аккумуляторыг ерөөсөө нэмэх хасах клеммийн ил байрлуулдаг. Яг тэгвэл хоорондоо контактлах аюултай, галын аюултай байдаг юм лээ. Тэгээд заавал ийм хайрцагтай энэ машин дээр хийсэн. За миний машины зүрх нь болсон хөдөлгүүртэй танилццгаая. За 2 GC мотор маань байгаа. Өмнө Chelsea дээр байсан. Тэгээд одоо шинэ машин дээр бас аваад тавьсан байна. За Ford Chaton Porsche байна. За 272-тэй орох гарах нудраг, давхар бүрш даравч гээд ер нь 2 GC мотор дрифтлэхэд болохоор байж болох бүх зүйлийг сайжруулж хийсэн байгаа. За одоо энд G3900 турбо тавьсан. G3900 нь ер нь 2 GC дээр хамгийн боломжийн сайн турбо гэж үзэж G3900-тайгаа хэвээрээ байна. Хотлон 083-тай би байна цууртайгаа. За тэгээд эндээ Kenny агаар шүгч байна. За энд Wasta дэш гаргаж өгсөн байна. Turbo Smart-ийн 45 мм илүү. Тим Turbo Smart-ийн Wasta байна. За энд хөдөлгүүрийн амьсгалагч гэх юм уу? Catch tank гэдэг байна. За энд болохоор гидрийн банк байна. Энэ захлагын гидр энэ жилээс тавьж эхэлсэн. Mini Cooper-ийн Bosch-ийн захлагын гидр тавьсан. Яа тэгвэл энэ нөгөө нэг Dinax-ийн version 3 киттэй. Тэгэхээр яг Silvana-аас өөр өрүүлийн аппарат нь урдаа олцохоор Bembe-ний өрүүлийн аппарат тавьд юм лээ. Тэгэхээр Bembe-ний өрүүлийн аппаратанд арай илүү даралж хаардаг гэх юм уу. Тэгжил судалж энэ Bosch-ийн айгүй өндөр 100-аас 110 барын гаралттай цахилгаан гидр тавьсан. Сток гидртэйгээ байж үтсэн өрүүл бас нэг тийм гоё зөөлхөн биш байсан. За цааталтаа болохоор PPP гэдэг Австралийн брендийн лимбэн гол fuel rail гэж ярьдаг та. За тийм рээлтэй. За Clean injection-ы 1000 та форсунк байна. За 90 мм-ийн том сорох. Тэрэн дээрээ Bosch-ийн цахилгаан холимгийн хаалт. За ингээд гарч ирээд интеркулер, ойл кулер байна, гидрийн кулер байна. За AMI регулятор байна. Бензиний буцхыг барьж даралтыг докторжуулдаг. За тэгээд жанама тэртэлтаа шийдэж өгсөн байгаа. Жанама бас сайжруулад нэг 150 ампер 14 вольт гардаг өндөр жанам тавьсан. Тэгэхгүй бол нэг цахилгаан гидрийн вольттад ер нь натуурах гэдэг юм лээ. Хүчтэй 2 сенс тавьсан. Тэгээд цахилгааны хэрэглээ айгүй өндөр болохоор ер нь жанамаа яалчгүй сайжруулахгүй болохгүй санагцсан. Яг подн дотор ч ингэж бараг болж байна да. За энд радиаторын 2 хоолой байна. Радиатор нь хойноо шийдэгдсэн байна. За под нэг иймэрхүү байна да. Дотроо бол. За хойноо болохоор банк радиатор хэмцүүлсийг шийдсэн. За банк нь гэвэл ховонцор банктай Radimi Surge-тэй. Тэгэхээр 2 бензин нуцаастай. Нэг нь Surge-д үргээд Surge-наас мотор руугаа сорно. За тэр Surge-ных нь ноцоос болохоор Valbro-гийн 450-тай өндөр даралтын ноцоосоор шийдэж өгсөн байна. За энэ банкны тагаа шишээ зөөсөн. За энэ болохоор радиаторын илүүдлийн банк байна. За энэ нь болохоор банкны агаржуулагч. Энэ хажуу талд нь байгаа энэ хар болохоор бүхсний бас агаржуулагч. Бүхс ингээд дээшээ тосоо цацаад буцаад орж явах ёстой юм байлээ. Тэгэхээр ингэж шидэж өгсөө. За хажуудаа болохоор бензиний шүүртэйгээ W140 гээд бензиний шүүр тавьж байгаа. Энэ нь болохоор нэг 10 микрон гээд хамгийн ер нь багадаа орох юм байлээ. Тэр нь хамгийн бага нь гэхээр шүүх одоо чадвар нь л гэсэн үг юм лээ. 10 микрон гэхээр аваа өндөр сайн шүүнэ гэж үздэг юм байлээ. Тэгэхээр бензиний шүүр тавьсан. За радиатор нь болохоор custom
радиатор байна. За хойшоогоо болохоор сэнснийхаа хүрээтэйгээ. За энд дээр болохоор Spal-ийн 2 том сэнстэй байна. За цааталтаа болохоор Davis Craig-ийн EVP 150 гэдэг маркийн цахилгаан помптой. Цахилгаан помп нь болохоор компьютероос удирдаад энэ ямар ч тийм заавал ингэж помп басах шаардлагагүйгээр энэ бүх юм компьютероос өөрөө удирдаад явчих нь айгүй амар юм байлээ. За хойдолтой нэг иймэрхүүл байна да. За явах хэдэн гэвэл одоо урдаа Dynacle version 3 гэттэй байгаа. Үргэлжлэн аппарат нь урдаа болсон. За амаржины хувьд Max Speeding Rod гэдэг хиттийн брендийн амаржин байгаа. За үргэлжлэн аппарат нь урдаа болохоор айгүй ер нь эвтэйхэн л гэж гадныхан л ярьд юм лээ. Одоохондоо би бас шинэ машинд дасаагүй байгаа болохоор бас ичэдийн үзээгүй байна. Энэ version 3 нь болохоор ер нь Y-Swap 2-3 жилийн өмнө гаргасан. Dynacle болохоор өмнө жилээс гаргаж байгаа юм лээ. Тэгэд энийг бас туршиж үзэж хэрглэж үзье гэж бодсон. За хойдолтой болохоор бас Dynacle-ийн бүтэн гар хөлмөд байгаа. За тэгээд за кардан бол хойд хоромжныхоо системтэйгээ хамт шийдэж өгсөн байна. За хойд бүкс гэвэл Хятадын Art брендийн Quick Change бүкс тавьсан. Тэрэн дээрээ хоёр талтай 1000 HP бултаагаа. За хойд нэг өмнөхөө байна. За амаржийн болохоор бас Max Speeding Rod гэдэг хиттийн брендийн амаржийн байна. Дотоод зүйлэн тохируулдаг телеграмаа бас сонгож авах боломжтой. Тэр нь хамгийн сайн л гэж үзэж энэ амаржиныг авч тавьсан да. Тэгээд бас нэг юм хэлэхэд за энэ шинэхэн машины одоо явах хэдэн Dynacle-ийн бүтэн сетийг одоо авч өгч спонсорлсон клубийнхаа Эрдэнэ зандан гэдэг хата бас маш их баярлаа. Тэрийг хэлэхгүй бол бас хэлэхгүй хаа. Маш их баярлаа гэдгийг хэлье. За манайхаа хобби түүнэг влогийн маань 37 дахь дугаар энд хүрээд өндөрлөх гэж байна. За мэдээж энэ хүү влогтой бас хамтран ажилласан гам болт найзхан Top Gun дрийнлэг хариуцлагатай үзүүлэлт компанид нэгдүгээрт бас барилж талархснаа илэрхийлэх нь зүйтэй байх. За хоёрдугаарт бас миний урилгыг бас хүлээн авч энэ хүү влогт маань оролцож байгаа бас саран зөгтүүдээ бас дахин баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд энэ хүү гайхалтай төмөр хүлгээ бас дрифтийн спортод хайртай сонирхогч болон за дрифтийн спортын тамирчид болгонд ингээд өөрхөн машинаа дэлгэрэнгүй сайхан танилцуулсан дүүдээ бас нэгдүгээрт бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд урьж оролцуулсанд бас маш их баярлалаа. За мэдээж бас энэ машиныг бүтээлцэд бас гар бие оролцсон бас маш олон хүмүүс байгаа шүү дээ, тий. Одоо манай Redline гаражийн хамт олон байна. За Зэндэ ах байна, Багш Очроо ах байна. За инженер Батхүү гэдэг Баку ах байна. За ер нь ихэнх юмыг угсарсан гэвэл Redline Жавха гэдэг, Арбе Жавха гэдэг хүмүүс мэдэндээ Жавха ах байна. За тэгээд бүх гагнуур юм тастаж тааруулах суур гэдэг Ганбаяр, Гансэлэм гэдэг хоёр ах. Бас Redline гараж хамт олон байдаг. За эдгээр хүмүүсийн хүчээр л ийм гоё машинтай боллоо. Тэгээд та бүхэнд бас маш их баярлалаа гэдгийг хэлье. За тэгээд хобби түүнэг влогийн минь бас шимтэн үзэх дуртай үзэгч та бүхэндээ энэ даршинд дэлгэхэд мэдээж YouTube channel дээр ч бас давхар орж байгаа. За Facebook page дээр мань ч ерөөхдөө контент маань давхар орж байгаа учраас аль болох бүгдөө гоё subscribe дараад үзээрэй гэж бас та бүдээс өсөж байна. За бас 50,000 дагчтай ерөөхдөө болж байгаа. Тэгэхээр өшөө олон дагчтай болох тусам за миний бие бас урамшаад та бүхэнд ойрхон бас олон бас энэ сайхан төмөр хөлнүүдийг та бүхэндээ танилцуулах болно гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд хобби түүнэг влогийн маань 37 дахь дугаар энд хүрэж яргаж байна. Влогтой хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа манайхаа. Баярлалаа.